За hi guys, нанак байна. Түрүүхэн бичлэгээр болохоор би та бүхэнд үнэхээр гоё юм харуулъя гэж бодоод яасан. Им гоё зарим өгнүүд авсан байгаа дэлгүүрээс. Тэгээд энэ заримнуудаар болохоор юу хийх вэ гэхийн болвол та бүхэнд гоё танилцуулах байдлаар аюу нэг гоё бичлэг хүргье гэж бодсон. Тэгэхээр та бүхэн маань Сөүцэд компаниас нэр гаргаж байгаа Иштэй Ацтан гэдэг нэртэй суглааг мэдэх үү? Сөүцэд компани маань зарим гайд ишээ шалгах шагналаа гэдэг нэртэй юм гоё аян гэдэг гоё юм одоо зохиож байгаа юм байна. За энэ хүү одоо зүйлэнд нь яаж оролцох гэх юм бол Сөүцэд компаниас өөрийн дуртай дурын нэг заримгаа сонгож аваад заримгаа идэж ишин дээр бичигдсэн байна уу үгүй байна уу шалгаж хэрвээ таны ишин дээр чинь Ацтан гэж бичсэн байх юм бол та Сөүцэд компани iPhone 16, iPad, скутер, hoverboard, MR-ийн эрхийн бичгийг авах боломжтой байлаа шүү. Та бүхэн маань энэхүү хөтөлбөрт оролцохын тулд мэдээж маш ойлгомжтой Сөүцэд компанийнхаа төрөл бүрийн заримнуудыг аваад оролцоорой. За тэгээд ямархуу нэг иймэрхүү юм одоо зохион байгуулагдаж байгаа юм байна шүү. За тэгээд нэг иймэрхүү байна. Тэгээд би болохоор Сөүцэд компаниас болохоор мөрөөдлийн бамбууш болон одоо мөсөн заримыг ойж хэмстэй үйлчлэл авсан байгаа. Тэгээд одоо болохоор миний идмээр байгаа нэг төрөл байгаад байгаа хгүй. Энэ болохоор энэ одоо бамбууш бөгөөд мөрөөдлийн бамбууш гэсэн юм гоё сэтгэлтэй юм зарим нэг идэж мэдсэн юм. Байхгүй. Тэгтэл надад гандан бурахгүй юм чи надад дахиад нэг зарим байгаа. Тэгэхээр одоо мөсөн зарим бургууд ойрн жимстэй зарим нэг энийг идэж үзээс тэгээд байхгүй л тэгэл угаасаа байхгүй. Тэгтээ та бүхэн маань гэсэн бас ингээд идэх боломжтой шүү. Юу ч гэсэн бол энийг гол идэж дуусгаж ийн тэгээд юу ч гэсэн дуусгаар нь харъя. Байсангүй. Баггүй. За юу ч гэсэн хоёроор одоо Сөүцэд компани зарим гэгэлээ. Надад л угаасаа таарсангүй тэгээд тарах угаасаа тийм юм даа байхгүй юм шиг байна. Гэтэ хэрвээ одоо намайг үзэж сууж байгаа ч юм уу эсвэл энийг үзэж сууж байгаа хүмүүс та нарт бас надад таардаг ομагтаас та нарт бас таараасай гэж би амар хүсэж байна. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгтэй хамт байсан чамд бол танд маш их баярлалаа. Тэгээд та бүхэн маань Сөүцэд компанийнхаа зорилтыг авч идээд тэгээд Ацтан болоорой. Баярлалаа.